Дотоодын их сургуулийн захирлын тушаалаар Хөлийн албаны сургуульд хөлийн тусгай салбарын сэтгэл зүйн хангалт эрхэлсэн орлогчийг мэргэшүүлэх сэтгэл зүйн хангалтын дамжааны сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь хөлийн тусгай салбарын сэтгэл зүйчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааны арга зүй, арга аргачлалыг боловсронгүй болгох, албанд ашиглах түүнчлэн сэтгэл зүйчийн практик чиг баримжаатай хүнтэй тулж ажиллах, сэтгэл зүйн оншилгоо зөвлөгөө өгөх, ур чадвар олгох юм. За энэхүү сургалт нь Хөлийн зэргийн 408 зөвсөөс хамгаалж ирсэн сэтгэл зүйчд цас оюун орлогч нарын анхны дамжаа болж байна. За энэхүү дамжаа нь цаг үе олсон бидэнд хэрэгцээтэй чанартай дамжаа сургалталж явагдлаа. Хөлийн өдрөд салбар дээр очиж ажиллахад тухайн ажлын орчин үнэхээр их гоё байдаг. Мөн дээрэс нь Хөлийн мананд үүрэг гүйцэтгэх, Монгол улсын хил дээр очих, баган дээр очих, Монгол улсын хил тайван гэх хилтгэлээ авахд үнэхээр их урам мордог, сайхан байдаг. Эх орны 408 зөвхөст дархан хилээ хамгаалж байгаа нийт үе үеийн хилчтэй энэ өдрийн амар амгалан гэлтгий. Одоо Хөлийн албаны сургуульд суралцсаар нэгдүгээрт за эр хүн тэр дундаа одоо Хөлийн цэргийн хүн болсноороо би хувьдаа маш их бахархдаг. Дархан хил дээр нар мандахыг харахад хилчтийн бахархал байдаг юм шүү. Суралцагчдад практик сэтгэл зүй, удирдлагын ухаан, хүний эрх, гендер, хууль эрх зүйн чиглэлийн 20 гаруй хичээл төлөвлөн 6-7 хоногийн хугацаанд сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад хамрагдсан Хөлийн тусгай салбарын сэтгэл зүйчид сургалтын орчин, их сургуулийн түүхт музей үзэж, Хөлийн албаны сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Сургалтыг гадна зохион байгуулж дотоод иргэний сургуультайгаа танилцаад өнөөдөр бид нэр дотоод иргэний сургуулийн төв байр болон төв номын сан тийм үзэлтэй танилцаа явуулж байна. Би 2020 онд дотоод иргэний сургуулийн шүүгэл төгссөн сургуулийг төгссөн байгаа. Тэгээд 2020 онд цааш 2 жилийн дотор сургууль маань илүү том болоо өргөжөөд сонсогч хүмүүсийн маань суралцах орчин нөхцөл маш таатай болсон байна. Бидний төгссөн үеэс ерөөс өөр болсон байна гэж харж байна. Сэтгэл зүйч мэргэжил нь байнга хөгжиж байх шаардлагатай учраас цаашид сургалтыг цахимаар үргэлжлүүлэн жилийн турш ментор багш нар чиглүүлэн хамтран ажиллахаар төлөвлөд байна.